За хүн болох багасаа хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлж байгаа хөнгөн атлетикийн төрлийн өнөөдрийн хичээлээр за гүйлтийн сонголт дасгал за эрхэн гүйлтийн техникийг эзэмшүүлэх талаар та бүхэндээ бол манай хөнгөн атлетикийн секцийн сурагчид бол хийж үзүүлнэ. За эхлээд зөөлөн гүйлт бие даалтыг дараа нь гүйлтийн сонголт дасгалуудаа энэ хүү хичээлийг үзэж байгаа одоо хүүхэд багчуудтай бол хийж үзүүлнэ. За эхлээд бүгд бие даалт зөөлөн гүйлтийн за гүйлт ихтэй бол мэдээж хөнгөн өлмийн 3-2-оор бол гიშгэж гүн. За өсгий гიშгэж болохгүй бүтэн улаар өгөх юм бол яг нөгөө бие бэрхтэн дөрөх тийм юу учраас өлмийн дээрээ хөнгөн гүн. За гараа хажуудаа дохоогоор нуглаад зөөлөн гүгээд марш. За эхлэн хичээлж байгаа хүүхдүүд бол заавал одоо хөнгөн атлетикийн одоо бүрэн тасралтгүй гүйх бол шаардлага байхгүй. Мэдээж хөнгөн зөөлөн гүйлтийгээд мөн алхалтыг хослуулж болно. За гүйхтэй бол хөлийн газартай бол хөлийн тавилттай бол анхаарах хэрэгтэй. За битгий шахаад агараа. Зайтай. За 1 минут орчим 2 минут орчим зөөлөн гүйгээд дараа нь зөөлөн алхаад эргээд гүйлт рүүгээ шилжнэ. Дахиад нэг зөөлөн явууч, нэг 2 явууч, гүйлтээ явууч. Дахиад нэг 2 явууч. За хөнгөн атлетикийн спорт бол өөрөө 3 том бүлэгт хуваагддаг. Нэг нь алхалт, гүйлт, шидэлт гэсэн 3 төрөлд хуваагдана. За өнөөдөр бол гүйлтийн техникийг үзүүлж байна. За бүгдээрээ сайхан хөнгөн зөөлөн гүйх хэрэгтэй. За нийшээ алхаад өрөөд. Одоо та бүхэнд бол анхны суралцж байгаа хүүхдүүд бол одоо гүйлтийн сонголт дасгал бол сурсан байх хамгийн чухал юм. Ингээд манай тамирчид одоо гүйлтийн сонголт дасгалыг та бүхэнд хийж үзүүлнэ. За За энэ гүйлтийн өвдөг өндөр боловч арай намхан өргөж байгаа. Намхан өргөөд баг зэрэг яг завчилчтай тавина. За нэг дасгалыг хийхдээ нэг талдаа дасгалаа хийгээд буцахтаа бол хөлөө сулаад зөөлөн алхаж ирнэ. Одоо тийш өргөөрэй. За одоо өвдөг өндөр буюу өвдгөө өргөөд явж байна. 90 градус орчим өргөөд за баг зэрэг бас завчилттай тавьж байгаа. Энэ ямар учиртай гэхээр шпитэ гүйх учраас газартай харьцаж байгаа юу нь бол завчилт тавьж өнөөдөр юу яана урагшааг өгнэ. Жага өвдгөө өргөөрэй. За. За эдгээр сонголт дасгалууд нь гүйлтийн техникийг сайжруулна. Хамгийн гол юм бол за зөв хийжснээр бол гүйлтийн техник сайжрах нь зөв гүйдэг болчих юм бол яг өөртөө бэрхшээлгүй, тэргүй гүйж сурнаа гэсэн. За энэ дасгалуудын мэдээж нэг эхний удаа бол 2-4 удаа, цаашдаа бол 6-8 удаа гүйж хэвшүүлнэ. Ашаасаа та За хөнгөн атлетикийн гүйлтийн сонголт дасгалуудаас нь 2-3 дасгал та бүхэнд үзүүллээ. За энэ дасгалыг бол хүүхдүүд эхлэн гүйгчид бол мэдээж хөнгөнөөс ойрхон зайд хийгээд дараа нь айжим хололох мөн давталтынхаа тоог нэмэх юм бол одоо гүйлтийн техник чинь бол сайжирнаа. За ингээд өнөөдрийн гүйлтийн бие халаалт гүйлтийн сонголт дасгалын хичээл бол өндөрлөө.